12 дугаар сарын эхээс эхлэн шинжилгээ урамсгалаар шинжлэлийн баярын үйл ажиллагаа нэлээд идэвхжиж байна. Хуучаан солигдож шинэн гарах торгон агшин 12 дугаар сарын 31-нд дохиод хэдиж ард иргэд айлгэр албан байгууллага найз нөхдөөрөө шинжилгээг урьдчилан тэмдэглэдэг уламжлалт огтсон бөгөөд бүтэн сарын турш баяр наадмын урамсгалтай байдаг хэд хэлсдэхгүй. Гэсэн ч сайнны хажуугаар сар гэдэгчлэн хуучаанаас өгтөрөх хундагаар үүддэг журам дээр доргуулчилж байна. Ингийн үед ч архитан зөвтөрснөөс үүдэлтэй хэрэг зөрчлөө тогтмол гардаг. Баяр наадамтай зэрэгцэн архи зөвтөрөх хундааны хэрэглэх автгаардаг нууц биш юм. Зөвтөрснөөс үүдэн эд хөрөн гэрүүл мэнд цаашлаад амнасаар хохирох явдал цөөнгө гардаг байна. Тиймээс баяр наадмын үйл ажиллагаа идэвхжиж байгаа. Мөн хүйтэнсэрэн урамсгал зохилж байгаа одоогийн нөхцөлд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг аймгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Шинэ жил ийм баяр одоо тэмдэглэх үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулаад байгууллага хамт олон одоо сүүлгээрээ нийлж хэтэрслээ архитан сохтуурах ийм явдал гаргахгүй байхыг нийт ард иргэд тавхандаа сэрэмжлүүлэг хүргэж байна. Мөн нөгөө талаар энэ хүйтний эрч чангарч цагуурын нөхцөл байдал бас хүндрэх юм одоо төлөвтэй байна. Тийм учраас гудамж талбайд одоо осгох, даарах, хөлдөх энэ асуудлаас үргэлжлэн сэргийлж явах шаардлагатай байна. Ялангуяа одоо сургуулийн насны хүүхдүүдийг одоо дулаан явуулах, хичээл сургуульд нь ирэх очихт нь одоо сэцэгийн анхаарал халамжийг бас нэлээд өндөржүүлж явах ийм шаардлагатай байна. Ялангуяа насан туршийн хүүхдүүд одоо галтрах агуулгаатай замаар хөндлөн гарах энэ үед нь одоо сургууль багш нарын зүгээс бас хүртэл одоо анхаарал тавьж авах шаардлагатай байна гэдгийг та бүхэнд анхааруулъя. Нөгөө талаар хөдөө орон нутагт одоо бас өвлжилтийн байдал өндөрсөн, цас одоо ойрын хугацаанд бас нэмж орох, хүйтний эрч нэмэгдэх юм хандлагатай байгаа. Тийм учраас хөдөөд одоо ажиллаж амьдарч байгаа манай иргэд малчт маань бас энэ уурын нөхцөл байдалд одоо ажиллаа тохируулж, маллынхаа хариулгыг одоо бас зөв тохируулж харцсан одоо дулаан хувцаар одоо бэлтгэж ингэж авах хэрэгтэй байна. Мөн хөдөө орон нутагт хувийн болон албаны ажиллаар явж байгаа одоо хүмүүс маань хувийн бэлтгэлээ сайтар хангаж одоо энэ хөдөө одоо автомашин суух өөрсдөө мөн одоо осгож дарахаас одоо мөн урьдчилан сэргийлэх ажлыг байнга анхаарч явахыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Мөн иргэд шинжлэх тэмдэглэхдээ дэсэрч дэлбэрдэг бараа ашиглах тохиолдол байдаг. Энэ нь чанаргүй барааг буруу хэрэглэснээс үүдэлтэйгээр мөн эрүүл мэндээр хохирох эрсдлийг дагуулдаг. Энэ нь чанаргүй барааг буруу хэрэглэснээс үүдэлтэйгээр мөн эрүүл мэндээр хохирох эрсдлийг дагуулж байдаг. Аймагт төдийгүй ус даяар салют дэсэрч дэлбэрдэг боцыг буруу хэрэглэсэн шалтгаалan гэмтсэн тохиолдол цөөнгөө гарснаас үүдэн эдгээр бараа бүтээгтүүдийг хэрэглэх явдал тодорхой хэмжээгээр буурсан. Гэсэн ч энэ нь шинжлэлийн үйл ажиллагаатай холбоотой ихсэх хандлагатай байдаг. Тиймээс эдгээр төрлийн бүтээгдэхүүн ашиглахдаа анхаарал болгоомжтой байхыг мөн анхааруулж байна. Шинжлэлийн баяр тэмдэглэх үйл ажиллагааны нэг онцлог болох энэ одоо салют буудуулах юм асуудал байдаг ард иргэдийн дунд. Тэгэхээр одоо энэ тусгай зөвшөөрөл авч худалдан борлуулж байгаа энэ одоо цэгүүдээс тэр одоо стандартын горим тохирсон тэр одоо хэрэгслийг авах хэрэгтэй. Гар дээрээс одоо борлуулж байгаа шаардлага хангаагүй юм одоо пиротехникийн хэрэгслийг худалдан авснаас болж дэсэрч одоо дэлбэрэх аюул дүрстэх түлэгдэх ийм байдал одоо гарч болцсохгүй. Тийм учраас ард иргэд маань эдгээр зүйлийг худалдан авахдаа хаанаас авсан, зориултын стандарт нь ямар одоо хүчин чадалтай яаж хэрэглэх энэ асуудлыг нь анхаарч байхгүй бол одоо ахын осол одоо өөрчлөх юм боломжгүй болдог. Ялангуяа энэ одоо салют энэ пиротехникийн хэрэгслүүдийг насан туршаагүй хүүхдүүд одоо худалдаж авах ийм асуудал бол гардаг. Тийм учраас хүүхдүүдээр энэ асуудлыг худалдан авахгүй байхад эцэг эхчүүд онцгой анхаарч ажиллахыг одоо та бүхэнд анхааруулж байна. Өмнөх 7 хоногт ирсэн дуудлага гомдлын ихийг бусдын биед гэмтэл учруулсан хэрэг архитан зөвтөрснөөс үүдэлтэй хэрэг зөрчил замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэгүүд эзэлж байгаа нь энэ тал дээр иргэд сонир ширэмжтэй байхыг сануулж байгаа хэрэг юм а. Ирээдүйн босго өсвөр үеийн эрүүл мэндийн төв хэсэг хугацаанд завсарлаад байсан бол саяхнаас тогтмол үйл ажиллагаа явуулж өсвөр үеийнхэн рүү хандсан үйл ажиллагаагаа сэргээн идэвхжүүлээд байна. Ирээдүйн босго өсвөр үеийн эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд нийцсэн эрүүл мэндийн ээлтэй цогц тусламж үйлчлэгийг өсвөр насныханд үзүүлэх, энэ чиглэлээр шинэлэг үйлчлэгийг нэвтрүүлэх загварсан эрүүл мэндийн үйлчилгээний төв юм а. Тус төв нь эрүүл мэндийн анхан шатны түнчлэн нөхөн өржихөн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг сурхаа үзүүлэх, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн ээлтэй үйлчлэгээ үзүүлэх, сэтгэл зүйн тулгымцсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх, асуудлаа шийдвэрлэхэд нь туслах,
Шаардлагатай бол нарийн мэрэгжлийн эмчнэрийн тусламж авахт нь туслах, эрүүл мэндийн асуудлаар сургалт чөлөөт ярилцлага зэрэг тогтмол явуулах, өсвөр үеийнхнийг мэдээлэл сургалт сурчлагын материалаар хангах, өсвөр үеийнхнийг үйл ажиллагаанд тогтмол оролцуулах, тэдний санал хүсэлтийг нь тусгаж ажиллах, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, онцлох, эмчлэх зэрэг олон талын ач холбогдол бүхий зорилгыг агуулж байгаа байна. За манай ирээдүйн босох төвийн маань гол үйлчлэг нь бол үйлчлүүлэгчдийг дээдсэн нь тэдний ашиг сонирхолд нийлсэн эрүүл мэндийн цогц тусламж үйлчлэгийг өсвөрийн эхэнд үзүүлэх, тэднийг үйл ажиллагаанд татан оролцуулах, мөн үйлчлэгээнийхээ шинэлэг үйлчлэгийг нэвтрүүлсэн ийм цогц үйлчлэгээний хэсэг юм а. За тэгээ ирээдүйн босох төвийн маань гол зорилго нь бол өсвөрийн эхнийг аз жаргалтай, эрүүл боловсралтай, итгэл найдвартайгаар өсч хүмүүжихэд тэдний амьдралд нь нөхөрч эрүүл мэндийн цогц тусламж үйлчлэгийг үзүүлэх, тэднийг үйл ажиллагаанд татсан оролцуулах явдал юм а. Манай үйлчлэгээний маань гол зарчим бол нөхөрч эрүүл мэндийн цогц тусламж үйлчлэгийг үзүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх, мөн нууцыг нь чандлан хадгалсан орчинд мөн итгэл тохиромжтой хэрэгцээнд нь нийцсэн цогц тусламж үйлчлэгийг үр дүнтэй, үр нөлөө үзүүлэх үзээр үйлчлүүлэх ийм зарчмыг баримталдаг юм а. За тэгээ манай үйлчлэгээний маань үзүүлж байгаа гол үйлчлэгээнүүд маань өсвөрийн эхэн залуучууд та бүхэнд тулгамдж байгаа асуудлаар нь зөвлөгөө өгөх, тэдний тэр асуудалтай шийдвэрлэхт нь туслах, мөн өсвөрийн эхэнд сургалт сурчлагыг явуулах, уулзалт тогтмол зохион байгуулах, мөн өсвөрийн эхнийг сургагч багшаар бэлтгэх, тэднэр дамжуулан үйл ажиллагаагаа явуулах буюу тэдний үйл ажиллагаанд татан оролцуулах, санал хүсэлтийг нь үйл ажиллагаанд тусгах, мөн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, орчлон сэргийлэх, онцлох, эмчлэх, шаардлагатай бол нарийн мэргэжлийн үйлчлэгийг үзүүлэхэд туслах ийм үйлчлэгээнүүдийг явуулж байгаамаа. Тэгээд манай ирээдүйн босох төв маань үе таалга маань байнга нээлттэй байгаа. Хүүхэд залуучууд та бүхнийг ирээдүйн босох төвөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна. Өсвөр үеийнхэн өөр тулгымцсан асуудлын тухайд хаана хинт хандхаа мэддэггүй, ихэвчлэн найз нөхдөсөө худал мэдээлэл олж тохиолдол түгээмэл байдаг. Жинхэнэ бие хүн болж төлөвшөх суурь үедээ яваа өсвөр насны хүүхдүүдэд тэдэнд нийтлэг тохиолддог асуудлуудын тухайд үнэн зөв мэдээлэл зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд нууцыг нь хадгалж чаддаг дотны туслагч нь гэж хэлж болох. Тус эрүүл мэндийн төв өсвөр үеийнхний өмнө байнга нээлттэй байна гэдгийг онцолж байсан. Хүний хамгийн үнэтэй баялаг болсон эрүүл мэндэ байгуулчраас эхлэн хайрлаж явах шаардлагатай. Ингэхийн тулд эрүүл мэндийн тухайд үнэн зөв өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ ч үднээсээ аймгийн эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжилж байгаа олон үйл ажиллагаануудын нэг нь болох ирээдүйн босох өсвөр үеийнхний эрүүл мэндийн төв өнөөгийн нийгэмд хамгийн нүдэ олсон үйл ажиллагаа болж байна. Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр дэлгэрэнхэн сувзаад компани компьютерийн хяналт удирдлагатай чигнэлт хүргэлтийн ижбүрийн систем нэвтрүүлсэн бөгөөд тус шин технологи бүхий цехийг өнөөдөр аль биесээр нээж үйл ажиллагааг нь нийтэд танилцуулж байна. Сүүлийн үед дэлгэрэнхэн компани бүтээгдэхүүний чанар үнэтэй уялдуулан шинэ орчин үеийн хүчин чадал бүхий төхөөрөмжүүдийг төлөхөө нэвтрүүлж байгаа. Үүний нэг нь Японы JICA төслийн хүрээнд 300 сая төгрөгийн өртөг бүхий бүгд найрамдах Хятад ард улс, Итали, Тайван улсын хамтарсан BNDF төхөөрөмжийг өнгөрсөн 9 дугаар сард суйрлуулан ашиглалтанд оруулсан юм а. Жигнэлт хүргэлт бүхий тус төхөөрөмж нь өдөрт 1.5-аас 2 тонн нарийн бов, талхан бүтээгдэхүүн гаргах өндөр хүчин чадалтай байна. Уг технологиг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр аймагтаа цаашлаад орон нутгийн хэмжээнд анхдагч нь болж байгаа гэдгийг онцолж байна. За Монгол улсын шинэхэн гавьяат манай жаргал захиралтай дэлгэр хүнс компани хамт олон бас өнөөдөр нэгэн шин төвхөө утсыг нээжээ. За энэ бол Өвөрхангай аймгийн бас хөгжлийн түүхэнд түүчээр болж байгаа манай дэлгэр хүнс компани шин техник технологи оруулж ирж байгаа явдал юм. Үйлдвэрлэлд хамгийн чухал юм бол шинэ техник технологи. Түүгээрээ дамжуулж хөдөлгөөн бүтэц нэмэгдэнэ, орлого нэмэгдэнэ, ашиг нэмэгдэнэ, борлуулалт нэмэгдэнэ. Эргээд улс орон нутгад оруулдаг татвар хэмжээ нэмэгддэг ийм ил зүйл. Манай дэлгэр хүнсийн сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүнээ чанарыг сайжруулах үүднээс дэлхийн стандартыг өөр хангаад нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаад бид нэр баяртай байдаг. Орон нутгийн зүгээс тавьж байгаа гол бодлого бол орон нутгийн бүтээгдэхүүнийг өөрсдөө худалдаж авдаг. Тийм л жишгүүрээ ор яваа гэж ингэж уриалж байгаа. Цаашдаа бид нар нутгийн брэнд бүтээгдэхүүн гэсэн төсөл хэрэгжүүлнэ. Иргэд маань зах зээл дээрээс зөвхөн өөрийнхөө бүтээгдэхүүнийг худалдаж авдаг болёо гэж
Гэхдээ мэдээж сайн чанартай бүтээгдэхүүн худалдаж авна. Тэхийн тулд шинэ техник технологи нэвтрүүлж явах. Энэний төлөө компаниуд өрсөлдөөн бий болгож явах хэрэгтэй юм аа. Тийм учраас манай дэлгэрэх хүнс компани 300 гаруй сая төгрөгийн өртөгтэй ийм орчин үеийн компьютерийн удирдлага хяналттай ийм одоо үйлдвэрийн шинэ технологи оруулж яаж байгаа юм. Аймгийн удирдлагуудын зүгээс их баяртай байна. Тус компани компьютерийн хяналт удирдлагатай чиглэлд хүргэлтийн иж бүрэн системийг нэвтрүүлснээр шинээр 3 төрлийн талхан бүтээгдэхүүн, 8 нэр төрлийн нарийн боо үйлдвэрлэж эхлээд байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь бусад бүтээгдэхүүнүүдээс ялгагдах онцлог нь баяжуулан зохицуулах үйлчилгээтэй эрүүл мэндийг дэмжих орц найрлагатай доршиж байна. Тухайлбал талхны орчинд лууван сүү өндөг, ногоон сонгон зэргийг, нарийн боовонд хивэг, шоколад, үзэм авьяас, хөхтөрөө зэрэг бүтээгдэхүүнээр баяжуулж өгсөн байна. Тус компани 6 төрлийн шинжилгээг хийгээд байна. Үүнийг болгох чиглэлд хүргэлтийн иж бүрэн системийг дэлгэрэх хүнс компанийн залуучуудын баг үйлдвэрлэлтэд нэвтрүүлж чаджээ. Ерөнхийдөө одоо орж байгаа шугамд урд өмнө орж исэн шугамдаас маш их өөрмөс онцлогтой байгаа. Яг гэвэл өнөөдөр орж байгаа шугамыг бол ерөнхийдөө дэлхийн жишг рүү ойрсон гэж болно. Ер нь жигэн төрөлтийнхаа системд автомат систем, компьютерийн удирдлагатай автомат систем нэвтрүүлж байгаа. Ингэснээр бүтээгдэхүүний чанар бол маш их дээшлэнэ, хөдөлмөрийн бүтээмж дээшлэнэ. За хийж байгаа бүтээгдэхүүнээ бид нар бол одоогийн хүмүүсийн хэрэгжилж байгаа хэрэглээний чиг хандлага зохистой одоо үйлчлэгээтэй хүнсийг үйлдвэрлэж хийж байгаа. Өнөөдөр зах зээл дээр бол 10 нэр төрлийн одоо бүтээгдэхүүн худалдаанд шинээр гаргаж байгаа. За мөн бас нэг онцлог бол манай эмчлийн шинээр суурилсан шугамуудыг манай лаборатори захирлаар удирдуулсан залуучуудын баг энэ төслийг хэрэгжүүлж байгаагаараа бас их онцлогтой байгаа. За энэ орж байгаа шугамыг бол нийтдээ сабаглаа бол реклам, зар сурталчилгаа, зах зээл гарах бэлтгэл зэрэг маш олон талаас нь бодож хийсэн байгаа. Нөгөө талаар манай үйлдвэрсэн бүтээгдэхүүн өөр хангаачуудын нэр болох өөрөөр хэлбэл одоо өөр хангаан брэнд байх чиглэл рүү гарсан юм бүтээгдэхүүн байгаа. За жишээлбэл энд гарч байгаа бүтээгдэхүүнүүд луунтай далах, сонгонтой далах тийм ээ. Мөн зогсоолох үүстэй одоо овёсны нясвал одоо хүнсний нэвс тийм ээ. Гэх мэт за нэрний талаас ихэд бол одоо 18 тал гэдэг юм орон нутгийн онцлогийг тохируулсан. Ер нь бол манай компани хамт олонны олон жилийн дуршлаг дээр үндэслээд манай залуучуудын одоо эрч хүчин гэсэн ийм сайхан одоо ажил болж байгаа гэж үзэж байна да. Манай тоног төхөөрөмж Итали, Тавиан, Хятадтай хамтарсан үйлдвэрийн тоног төхөөрөмж байгаа. Манай энэ тоног төхөөрөмж бол ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг хөнгөвчлсөн бүрэн автоматжин компьютерлсэн тийм тоног төхөөрөмж байгаа. Манай энэ тоног төхөөрөмж маань одоо өдөрт ажлын 8 цагт гэхэд тонн 500-аас 2 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж байгаа. Энэгээр бол Үрэнхай аймагтад үлдээгээ бас өдөө орон нутгатаа бол анхдагч нь байгаа да. Үйлдвэрлэлийн бусад төхөөрөмжтэй харьцуулахад жигний хөргөх бүхэл дамжлагыг компьютер хянана өмнө нь 1.5-аас 2 тонн бүтээгдэхүүн гаргахад олон тооны ажиллах хүч шаарддаг байсан бол энэ технологийн нэвтрүүлснээр ажилчдын хөдөлмөрийн хөнгөвчлөгийн зэрэгцээ цаг хугацаа хэмнэж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Тус компани шинэ гаргаж байгаа бүтээгдэхүүнээс гадна 25 нэр төрлийн гурал хурлан бүтээгдэхүүн, 16 нэр төрлийн талхан бүтээгдэхүүнээр аймгийн иргэдийг хангаж байна.